За өдрийн мэндэ. За танилцуулсан мэдээлэлд төр хувийн хвшлийн түншлэлийг за мөн газрын менежментийн чиглэлд за говийн экосистемийг нөхөн сэргээж усан хангамж болно зохистой менежментийг дэмжих төслүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн байна. За үнэхээр энэ төслүүд хэрэгжихээр энэ төсөл копийн хурлыг үр дүн гэж гаргал үнэхээр талархах байна. За яг энэ санаачлагын хүрээнд бас та бүхний таны мэдээлэлд одоо сайдын мэдээлэлд 500 орчим сая долларын төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа гэжээ. Яг ямар төслүүдийг бэлдэж байна вэ? Тэр төслүүдийг хэн хаана бэлдэж байна вэ? За нөгөө сая хариултанд дурдж явах шиг тэр Орхон онгийн цагаан бургастай далангийн асуудал нөгөө хэрэлдэн тоон төсөл энэ дээр орж ийн үү? Мон хидроконстракшны шалгарсан нөгөө шинчилсэн тэзүү хийх төсөл хэр болж байгаа вэ? Энэ КОП 17-оос өмнө амжих уу? Тэгэд яг тодорхой төслүүдийг хэн хаана бэлдэж гэнэ үү? Олон улсын стандартаараа бэлдэж гэнэ гэдэг асуудал нэг байна. За хоёрдугаарт нь одоо энэ чинь 285 хоног гэдэг бол энэ том арга хэмжээнд богинохон хугацаа үлдээд байна. 8 сарын 17-оос 28-нд билүү? Энд чинь нэг жуулчны пик тайм юм биш үү? Тэгээд нэг аялал жуулчдынхаа захиалга махиалгатай яаж уялдуулж байгаа хувийн хвшил аялал жуулчдын салбартаа бас хүндрэл учруулаагүй биз? Энэ дээр хэн хариулах вэ? Хамгийн гол нь одоо энэ их том хурал хийгээд бид энэ улс оронд бас үр дүнтэй үлдэх нь чухал. Тэрнээс нэг хурал хийсэн болоод нэг баахан арга хэмжээ болоод үр дүнгүй үлдвэл ямар ч хэрэггүй шүү дээ, тийм ээ. За миний хоёр асуултанд хариулт авч. За 3 номер хариулъя. За Камбатар гишүүний асуулт хариул. Төр хувийн хвшлийн түншлэлээр бид нар тэр 500 сая доллар гэдэг байгаа чинь нэг юмыг бид аягуулсаа ойлгох хэрэгтэй. Энэ хурал бол ганцхан Монгол улс буюу биднэрт зориулсан биднэр солонгоо ярих чиг хурал бас биш шүү. Нэгдсэн үндэсний байгууллагын 197 орон болон нүүбийн энэ төлжилттэй тэмцэх конвенцийн баг хурлын нарийн бичгийн дарга нарын газар бид нар бүгдээрээ нийлээд дэлхий дээр биднэртэй адилхан асуудалтай байгаа улсуудыг цуглуулад хамтарсан маягаар шийдэл гаргах юм байна. Энэ 500 сая доллар гэдэг маань бид нар урьдчилсан байдлаар тодорхой хэмжээнд яригдсан тоо гэсэн үг. Тухайлбал манай энэ төрөүний КОП 16 болсон улс Сауди Араб бол хамгийн амжилттай зохион байгуулсан юунд хурал тооцогдож явж байна. Энд нэг 12.1 тэрбум доллар хэмжээний асуудал босгосон мөнгө яригдсан. Гэхдээ эн чинь 5 жил 10 жилээр хэрэгжих юм. За яг Камбатар гишүүний асууж байгаа асуулт яг мөн өнөөдөр бид нар усны санаачлага бай альва рейнжлэн дээр ярихаар биднэрт нөгөө л яриад байдаг bankable feasibility study буюу тэзүү байхгүй баахан санаанууд яваад байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо үлдсэн хугацааны 3 том хурал Билэм, КОП 30 за дараа нь Панам тэгээд Найроби энэ байгаль орчны ассамблей дээр улсуудтайгаа хамтраад ярихдаа одоо биднэр дээр байгаа төслүүдээ хамгийн ихний ээлжинд одоо тэзүүнийхээ мөнгийг ярих хэмжээнд эхлээд ярьж байгаа. За тэр тэзүүтэй болсны дараа бид нар энэ санаачлалууд чи бүгдийн тэр хурлын үеэрээ зарлах юм. Хурлын үеэрээ зарлахтайгаа зэрэгцээд манай ийм төслүүд тэзүүтэй энэ дээр бид нар тийм хэмжээний мөнгө босгоно гэдгээ зарлаад энд хідэн улс орн нэгдэж орох тэр хэмжээнд нөгөө тодорхой хэмжээний боломжтой хөгжингүй орнууд за том сангууд олон улсын сангууд болон хөрөнгө оруулалтын банкуд хамгийн чухал нь өнөөдөр ер нь Европ, Америкт юунд ойрхон орнуудын баян гэр бүлүүдийн сан гэж байгаа. Энэ байгаль орчны салбар руу мөнгө гаргадаг. Энийн мөнгийг менеж хийдэг томоохон дэлхийн компаниуд байгаа. Хөрөнгө оруулалтын сангууд тэднэрт бид нар өөрсдийгөө сайн ойлгуулж чадсанаар энэ төсөл маань цаашаа урагшаа явдаг ийм л зарчимтай юм байна лээ. Бид нар аль болохоор энэ дээр нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газартайгаа олон улсын байгууллагуудтайгаа за тухайн улсын яамдуудтайгаа нийлээд ингээд энийг урагш нь явуулна. Түрүүн ярьсан нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас ер нь устай холбоотой асуудалтай нэг зүгээр анхааруулж байгаа. Яагаад урд нь устай холбоотой санаачлагууд гардаггүй байсан бэ гэхээр ус бол өөрөө улс төр шүү гэдгийг анхааруулж байгаа. Тэгэхээр манай нөгөө хэрлэн тоонд нөгөө орхон өнгөчин бол нэг нь Орос нэг нь Хятадтай холбоотой улс төр учраас энийг анхаараарай гэж анхааруулсан. Тэгэхээр энэ бол ганцхан ажлын хэсэг засгийн газрын ажил биш. Энэ бол бас нэлээд тийм томоохон хэмжээний ажил бол таах гэдэг. За Үлд хүрдэнгийн Далар Батбатар сайд.
Дөрөв нөмөр. За засгийн газрын оролд одоо нэг санал оруулахаар бид нэр бэлтгэж байгаа энэ 7 хоногийн дараа амжихгүй эх 7 хоногт оруулахаар эх жилийн хичээлийн шинэ жилийг 9 сарын 15 болгох. Дээрээс нь Отгон тэнгэрийн тахилгыг энэ COP17-гийн хурал зохион байгуулагдах үеэр зохион байгуулах хүсэл тавих тухай тэр бол ерөнхийлөгч зарлага ерөнхийлөгч хугацаагийн товлох учраас аль өдрийг нь явах уу гэд. Яагаад гэвэл энд Улаанбаатар хотод арга хэмжээ зохион байгуулагдахад төвчрөл болоод бусад асуудлууд үүснэ. Аялал жуулчлалыг ч гэсэн ингээд орон нутгуудад тараах иргэдийн зорж явах энэ боломжийг бүрдүүлэх чиглэлээр засгийн газар тодорхой байр суурийг эрт илэрхийлээд ингээд явсан зүйтэй гэж бодож байна. Дээрэс нь энэ COP17-г зохион байгуулахын үр дүн юу юм бэ? За улс орны гадаад нэр хүнд капиталын тухайд бол та бүхэн ойлгож байгаа. Доктортой хугацаанд дотор 5 жил, 10 жил, 2 жил, 15 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтууд байгаль орчны салбарт орж ирнэ. Өнөөдөр газар нутаг байгаль орчин ан амьтан ярихгүй монгол хүн байхгүй бүгдээрээ нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бол нэлээд том хэц дэвшил гарна. Дээрээс нь COP17 хурлын үеэр бий болсон одоо санхүүжилт хөрөнгө оруулалт төсөл санаачлагууд бүс нутаг болоод бусад газар дэлхийд хэрэгжих болгоход тэрийг одоо манлайлж удирдах хааш нь ямар хэмжээнд яаж хэрэгжүүлэх үгээ дараагийн ирэх хугацаанд явах хурлуудад Монгол талд даргална. Нэгсэндээ Нобель Ассамблеийн конвенцийн ерөнхийлөгчийн ажлыг бол Монгол тал хүлээж авна гэсэн үг. Сауди Арабиас. Тэгэхээр энэ зүйлүүд маань яваад ирнэ гэдгийг бас нэмж хэлье. Ер нь зөвхөн яг цэвэр одоо хэд босч ирдгэн те. За одоо нэг 100 босч ирлээ гэж бодоход тэрний нэг 20-30% ч юм уу 40% ч юм уу Монголд бол хөрөнгө оруулалт болоод үлднэ. 100 гэдгийг би